Сайн уу энэ өдрийн мэндийг хүргэе. Хамт подкастын 3 дугаартай тавтай морил. Хойд Америк дахь Монгол тээвэрчид буюу Хамт консалтинг компани маань 2024 оноос хойш үйл ажиллагаагаа явуулаад бизнес консалтинг, тэр дундаа trucking business consulting, safety consulting, claim and cargo claim handling гэсэн 3 чиглэлээр үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүнийхээ дэргэд бид нэр Хамт network буюу Монгол Америкийн нэгдсэн улс бизнес эрхлэгч Монгол компаниудынхаа нэрвэд networking байгууллагч гэсэн нээж үйл ажиллагаа явуулаад удаагүй байна. Тэгээд манай үйлчлэгээнүүд дундаас консалтинг гэхээр зарим хүмүүс жоохон одоо нөгөө өөрөөсөө их холоор ойлгоод авах шиг байна. Би тэрэн дээр нэг санал болгох юм байна. Манай safety consulting үйлчлэгээний хувьд бол үн мөнгөний хувьд бол мэдээж маш боломжийн үнэтэй байгаа. Тэгээд энэ үйлчлэгээг маань яг өөр дээрээ ганцаараа буюу independent owner operator эсвэл өөр дээрээ компани нээж гисэн тэгээд ингээд эхнэрийнхээ тусламжтайгаар хүүхдийнхээ тусламжтайгаар зам дээр явж идэг ганц нэг хүмүүс эсвэл нэг 2 3 truckтай шинэ truckны бизнесийн owner-уудад илүү зориулагдсан тэр хүмүүсийг ирээд үйлчлэгээ аваарай гэж гаргасан бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр манай вебсайт руу ороод үзээрэй. www.xamt.net гэж бичигдэж байгаа шүү. За ингээд подкастаа орцгоё. Манай өнөөдрийн зочноор Meta U компани үүсгэн байгуулагч даатгалын агент Уйган Баярагч маань оролцоод байна. За өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд. Намайг энэ дугаарт орж оруулсанд баярлалаа. Тэгээд өдрөө эхлээл явж ийн ажил явж байгаа дундуур нь одоо таатай ярилцах боломж олсонд баярлалаа. Баярлалаа. Бидний цагаа гаргаж оролцож байгаад ер нь бол өмнө нь та манай Safety First event дээр амьдралын даатгал буюу амь даатгалын тухай нэлээд илэрхийлэн мэдээлэл өгсөн. Гэхдээ яг дахиад сонсоогүй хүмүүс нь сонсч иж магадгүй. Тэгэхээр үндсэн ихний асуулт нь болоод би таныг даатгалын амь даатгал нь ер нь юу байдгийг, тэр нь дотор хэдэн төрөлтэй байдгийг гэсэн мэдээлэл өгөөч гэж ярилцлага хэлмээр байна. За амь даатгал гэдэг маань маш олон жилийн түүхтэй тийм Америкт бараг 100 гаруй жилийн түүхтэй анх үүссэн. За тэгээ амь даатгал гэхээр тухайн хүн өөрийнхөө амь насыг одоо даатгуулаад хэрэг тэр хүнд ямар нэгэн зүйл тохиолдох юм бол ар гэртэн тийм эсвэл байгууллагт нь ч юм уу ингэж одоо тэр хохирлыг нөхөн төлөвлөх тэр хүнийг мэдээж хідэж оруулах чадахгүй гэхдээ тодорхой хэмжээгээр өөрийнхөө үнэлсэн тэр амь насны даатгалаараа одоо гэр бүлийн цаашдаа ямар нэгэн санхүүгийн одоо аюулгүйгээр гарах тэр гарцуудын зүгээр нэг хэсэг нь байгаа. Тэгэхээр энэ амь даатгал гэдэг зүйл маань сүүлийн үед одоо маш боловсронгуй болоод олон одоо үйлчлэгээ бүтээгдэхүүн нэмэгдээд ингэ явж байгаа. За одоогийн байдлаар бол амь даатгалыг дотор нь одоо том бүлэгтэй бол 2 ангилдаг. Хугацаатай хугацаагүй гэсэн. За хугацаатай нь болохоор юу юм гэхээр ерөөсө 10, 20, 30 жилийн хугацаатай. Яг одоо 30 жилийн хугацаанд даатгсан бол 30 жилийнх нь хугацаа дуусгаад тэр даатгал нь одоо байхгүй болно. Гэхдээ үргэлжлүүлж болно. Гэхдээ төлбөр нь нэмэгдэн тийм ээ. За тэр нь одоо тийм хугацаатай гэдэг нь. За хугацаатай дотор болохоор хадгаламж үүсэх юм уу тийм юм байхгүй. Ерөөсөө цэвэр одоо яг амь даатгал. За хугацаатай даатгал нь бас дотроо living benefit буюу өвдөх юм бол одоо тэр даатгалсан 500 мянга гэдэг юм уу сая доллараас аваад хэрэглэх боломжтой тийм нэмэлт одоо үйлчлэгээний төлөв дэс гарч ирсэн байгаа. 30 жил дотроо одоо жишээлбэл тухайн хүн өвдөх юм бол нас ороогүй ч гэсэн тухайн хүн өвдөх юм бол тодорхой хэмжээгээр аваад хэрэглэх боломжтой. Тэгэхээр өвдөнөхээр манайхаа ингэж олгоод байдаг. За эмнэлэгт очиод үзүүлэх ч юм уу тэр зарлаа тийм юм байхгүй. Тэрийг бол нэг эрүүл мэндийн даатгалаараа үзүүлж шүү дээ. Тэгэхээр одоо хаалгаанд орох ч юм уу эсвэл одоо эмчтэр очиж уулзах одоо янз бүрийн эмчилгээ хийх тэр тэднэрт хэрэглэхгүй. Ерөөсөө амь даатгалаас аваад өөрийнхөө амьдрал ахуйд те одоо хүн авч асрах ч юм уу эсвэл одоо байрныхаа мөнгийг төлөх ч юм. Яг л өөрөө өвдсөн ажиллаа хийж чадахгүй байгаа учраас тэр хугацааныхаа мөнгийг аваад одоо хэрэглэх ар гэртээ хэрэглэх өөртөө хэрэглэх энэ боломжийг олгож өгч байгаа гэсэн. Тэгэхээр энэ янз бүрийн төлөвлөлт олон одоо төрөлтэй дотроо chronic illness, critical illness, terminal illness гэдэг living benefit нь болохоор дотроо юм 3 төрөлтэй. Тэгэхээр chronic illness гэдэг нь болохоор одоо жишээлбэл хүн өдөр тутам 6 одоо зүйл хийж идэг тийм одоо хоол одоо буцаа өмсөх, босох одоо тийм өөрөө хүний тусламжгүйгээр тэр одоо биз усанд орч гэдэг юм уу тийм энэ 6 зүйлээсээ аль нэг 2-ыг алдсан тохиолдолд тодорхой хэмжээний одоо мөнгийг тухайн одоо өвдөж явах хугацаанд тэгтээ яг энийг бас нарийн заалтууд байдаг л да. Яг гэрэн дээр болохоор тэр одоо өвдөөд 90 хоног болсон байх хэвээр тэрнээс хойш өгнөөч гэдэг юм уу тийм одоо заалтууд нарийн заалтууд байдаг. Тэрийг сайхан нөгөө эйжентүүд маань хүмүүстэй сайхан тайлбарлаад өгөх хэрэгтэй.
За дараагийнх нь болохоор тэр critical illness одоо living benefit нь юу юм бэ гэхээр тухайн хүн жишээлбэл хорт хавтар тус байх тийм эсвэл одоо нөгөө тус харуу зүрхний шигдээс болох эсвэл нөгөө эртний шийдвэрлэлт болох нэг тасалбар орох болох шаардлагатай болох ч юм уу. За эсвэл одоо маш хүнд өвдөд нөгөө чихрийн шижин гэж байдаг тийм тэрнээс болоод хөл гараа тайруул хараагүй болох ч юм тийм иймэрхүү байдлаас болоод ямар нэгэн байдлаар мэдээж чинь хүний тусламж хэрэгтэй болчихж байгаа байхгүй эсвэл тийм бүхэл бүтэн одоо нэг хэсэгтэй л ажил гэмрээ хийж чадахгүй болно. Тэр үедээ авч хэрэглэж болох тийм одоо заалтууд байгаа. Тэгээ яг мэдээж би болохоор нэг олон компанитай ажилладаг болохоор компани болгоо өөр зарим компанид энэ залтан байна, заримд нь байхгүй байна. Аль нь одоо зүгээр юм тийм long term care зүгээр юм уу гэдэг ч юм уу. Ингээд ийм олон төрөл байгаа. За энэ болохоор нөгөө living benefit-ийг би сая ярьлаа. Тэгэхээр term гэж би ярьсан шүү дээ хугацаатай. За нөгөө амьд даатгалын нөгөө нэг том төрөл нь болохоор хугацаагүй буюу насан турш. Тэгэхээр юу гэсэн үг юм гэхээр нөгөө хүн хөвгтлээ гэсэн үг. Гэхдээ энэ болохоор дотроо маш олон төрөл. За whole life гэж байна, universal life гэж байна, indexed universal life, variable гэдэг ингээд дөрвөн төрөл. За энэ төрлүүдээсээ болохоор дотроо юугаараа ижлэх юм бэ гэхээр дотроо хадгаламж үүсдэг. Одоо доторхоо ямар нэгэн байдлаар хуримтлал үүсдэг гэдгээр адилхан, тийм ээ. Гэхдээ тэр хуримтлал нь хаана байршиж гин, хэдэн хувь өсөж гин гэдгээр ялгаатай байхгүй, тийм ээ. Зарим нь стоктоор байна. Зарим нь болохоор зүгээр тэр компани хувьцаанаа дивиденд болгоод аваа явж гин гэдэг юм үү. Тэгээ ингээд энэ бодлогоо ялгаад whole life, universal life гэдгээр ингээд ялгагддаг. Амьд даатгалыг авснараа яг би хүмүүс заримдаа хэлдэг хэрвээ боломжтой бол энэ одоо насан туршийнхын авал мэдээж зүгээр. Гэхдээ би болохоор ихэнх хүмүүс болохоор тусраад хоёул ингээд авчиж болдог. 30 жилийн одоо term аваад хажуугаар нь cash value үүсдэг тийм ээ. Энэ насан туршийн даатгал авчих бас зүгээр. Тийм бол одоо 30 жил дотор одоо жишээлбэл mortgage-тай хүмүүс эзэн тийм байрны mortgage 30 жил байдаг. За эсвэл одоо хүүхэдтэй хүмүүс маань 30 жилийн дараа хүүхдүүд маань том болчихно ямар ч одоо нэг хэсэгтэй л одоо хүүхдүүдээ санаа зовхгүй тийм ээ гэр бүлдээ санаа зовхгүй болчихно гэдэг утгаараа төр зургийн одоо 30 жилийн хамгаалалт нь бол байж болно. Яа тэгэхээр энэ төр зургийн хамгаалтын үнэ нь харьцангуй хямдхан байдаг. Тэ хичнээн living benefit өвдөл авч болох ч гэсэн маш хямдхан байдаг. За хажуугаар нь болохоор тэр дахиад тэр хадгаламж үүсгэгийг нь болохоор жинхэнэ одоо би ирээдүйдээ тэтгэврт гарсныхаа дараа 65 хүрээд 70 хүрээд тэндээсээ мөнгө аваад хэрэглэн ч юм уу эсвэл насан туршдаа ямар ч байсан надад нэг ийм даатгал байгаа шүү гэсэн сэтгэл амар тийм энэ одоо зүйл одоо давхар хамгаалт гэх юм уу энэ хоёр тийм жишээлбэл $500,000 одоо term буюу тэр 30 жилийн даатгалтай ээж идэл нөгөө хүмүүс нас орчвол ядаж mortgage төлж чинь тийм ээ нөгөө ихнэр нь тэгэхээр нөгөө одоо гэрээсээ нүүж гарч тэрийг foreclosure болох ч юм уу ийм асуудал үүсэхгүй хүүхдүүд нь ямар ч байсан ихтэй сургууль сурчих юм байна гэдэг юм уу тийм 30 жилийн дотор хэрвээ тэр хүн байхгүй болчихвол тийм болохоор энийг бол ингээд эхнэр нөхөр хоёр айл айлын заавал чухал аюу амьдрал маш хэрэгтэй чухал юм гэр бүлийн хамгаалалт. Яг бид нар мэдгэлтэй жишээлбэл машиндаа даатгалгүй хүн байхгүй шүү дээ. Тэгэхээр машины эд ангирдэх ч юм уу, усал аваарт орох ч юм уу тэр үед бид нар даатгалтай учраас санаа зовлтгүй даатгалын компаниар үйлчлүүлээ хохлоо бардуулдаг. Гэтэл бид нар өвдвөл яах вэ? Хинч бид нар одоо тий эрүүл мэндийн даатгалтай хүн бол яг эрүүл мэндийн даатгалаар эмнэлэгт үзүүлээд яваад иж болно. Гэтэл хинч надад сар болго $10,000 ч юм уу $5,000 тэр living benefit болгоод миний байрны мөнгийг, рентны мөнгийг, хоолны мөнгийг өгөхгүй шүү дээ. Тэгэхээр ийм учраас эдгээр ингээд айгу чухал гэр бүлээ хамгаалж гин, өөрсдийгөө хамгаалж гин, үр хүүхдээ хамгаалж гин гэсэн үг, эд хөрөнгөө хамгаалж гин гэсэн үг. Давхар юу нэрнээс даатгал. За ойлгомжтой. Тэгэхээр мэдээж энэ олон даатгалын төрлүүд дундаас яг зөвийг сонгоход бол мэдээж эйжентийн үүрэг бодвол хамгийн чухал байх юм байна. За бүгд эйжент руу орохоос өмнө дөнгөж ингээд сонсоод явж исэн чинь за 30 жилийнхаа даатгалыг эрүүл залуу хүн байгаад ч юм уу тэр дундаа бенефитээ ерөөсөө ашиглаагүй байвал одоо 30 жилийнх нь юм уу 20 жилийнх нь төгсгөлд юу болох вэ? Хадгаламж бол үүсэхгүй юм байна шүү дээ. Тэгэхээр тэр term гэдэг бол одоо хэрвээ тухайн хүн одоо сар $50 ч юм уу $40 төлөө явж исэн гэж бодъё тийм ээ. За гэтэл 30 жил дотор юу ч болоогүй бол тэгэл алга болно гэсэн үг тийм ээ. Одоо машины даатгалтай яг адилхан гэж хэлж байна. Машины даатгал бид нар ч одоо машины даатгал аягүй өндөр болчиход байгаа шүү дээ. 100 150 гэл тийм. Гэтэл $150 юм уу сар $100 төлөөд байгаа тэр машин чинь 6 сарын дараа дахиад сонгогдно.
Тэгэл жилийн дотор дараа дахиад сонгогдно. Тэгээд хэрвээ машины осол гараагүй ямар нэгэн байдлаар хэрэглэх бол тэр $100 бид татаж авахгүй шүү дээ тий. Одоо бенефит хэрэглэх бол яг тэрнтэй адилхан. Хэрвээ 30 жил дотроо 20 жил дотроо ямар нэгэн байдлаар өвдөөгүй насаараг бол тэр сар шилүү $40-50 чинь тэгэл авахгүй тэгэл хаяна гэсэн үг. Энэ бол зүгээр цэвэр эрсдлээ бид нар тэр компанид өрүүлж ийна л гэсэн үг байхгүй. Ер нь даатгал гэдэг чинь юу гэдэг вэ гэхээр надад учирч болох эрсдлийг бид тэр өөр компанид өрүүлээд байна л гэсэн үг байхгүй. Хэрвээ ямар нэгэн байдлаар гацаараагүй өвдөөгүй бол сайн л гэдэг тий. Тэгээд сар $50 ч одоо бид нар маш амархан л өвчээд байгаа шүү дээ. Тэгэхээр бүхэл бүтэн сарын турш ингээд тэр эрсдлийг $500,000 эрсдлийг сая долларын эрсдлийг өөр компаниар өөрүүлээд байгаа гэсэн үг байхгүй. За ойлголоо. Тэгэхээр тийм дөрөвний хэлснээр бол хамтдаа байх нь илүү зөв гэдэг бол яг хуу ялангуяа эрүүл мэндийн хувьд эрүүл хүнийн хувьд бол зүгээр сонсогдож байна л да. Тэгэхээр permanent буюу насан туршийн даатгал нь хадгаламж үүсгээд явна. Тэр нь хаашаа орж байгаа нь чухал гэсэн. Тэгэхээр энэний тохиолдолд та нэг удаа setup хийгээд бүх юм ингээд автоматар яваад байж өгөө. Дундаж шинжилгээ хийх ёстой юу? Жил тутамд renew хийдгүү тий. Тий. Амь даатгалын нөгөө насан туршийн даатгал нь бас дотор олон төрлөө гэж хэлсэн тий. Тэрэн шиг тэгэл яг одоо тогтсон нэг одоо сард 250 чи төлнө гэлтгчих юм бол тэрийгээ байнга төлөөд байдаг тийм даатгал бас байна. Насан туршдаа одоо 100 нас хүрвэл 100 хүртлээр төлөх юм уу тий. За эсвэл энийг богиносгоод одоо 10 жил 20 жил дотор төлж болдог тийм бас боломж байна. Тийм ээ. Жишээлбэл за чи 20 жилийн хугацаанд сард $250 төлнө. Ингээд болоо гэх юм бол бас тийм даатгал байна. За тэгэх юм бол тэрийг ингээд төлөө явж байдаг. За гэтэл дараагийн нэг юм нь болохоор за $500,000 одоо амь даатгал авъя. Тэрнийгээ би тарихын төлбөрийг одоо тэгтээ 150-аар эхлэх боломжтой. Тэгээ явандаа 300 болгоо 400 болгоо боломжтой үед ингээд нэмээд явж болдог ийм тэрийг нөгөө universal гэж хэлж байгаа. Universal даатгалууд болохоор сарынхын төлбөрүүд уян хатан байдаг. За би 2000-аар хэлж байгаа ч юм байна те. Сар би 2000-ыг төлөё гэж байгаа хүн төлөөд явж байгаа одоо манай клиентууд байгаа. За жишээлбэл сарын төлбөр нь 200-аар төлөө явж байгаа ч юм байгаа. 100-аар хэлж байгаа ч юм байгаа. За тэгж жаад 3 жилийн дараа ч юм уу. За би нэг одоо боломжтой үед энийг нэмье гэсэн тийм прогноз гаргаад тэгээ хоёлоо тэр номер дээр харууллаа. За ийм болох юм байна гэх. Ингээд одоо өсгөх боломжтой. За 2000-аар эхэлсэн хүн яах вэ? Жишээлбэл одоо боломжгүй боллоо би энийг багасгая гэж болно. 800-аар эхэлсэн хүн бол за би энийг одоо багасгая буцаагаад 250 болгоё, 150 болгоё ч гэдэг юм үү. Тэгээ ингээд ер нь ингээд уян хатан одоо төлбөрийн сарынхаа төлбөрийг уян хатан төлж болдог. Тэрийг болохоор universal одоо гэж яриад байгаа. Whole life бол нэг л тогтсон төлбөртэй тэрийгээрээ насан туршдаа явна гэсэн. За universal ер нь бол за аль нэгний сонгоод төлбөрөө хийгээд явж байхад цаашаа нөгөө одоо хөрөнгө оруулалт хийгдээд явдаг гэдэг чинь хадгалсан юм уу гэж явдаг. Тэр нь болохоор компаниараа дамжуулаад тогтвол өгчих. Тэ. Гэтэ яг эйжент хүн тэрийг бас одоо ямар даатгалаас шалтгаалаад чи энэ цаашаа хийж байгаа мөнгө чи хаана орох вэ гэдэг анхны сонголтууд энэ хийж өгнө. За жишээлбэл компаниас хамаарна. Жишээлбэл Transamerica бол одоо Global Index, S&P 500 гэдэг шүү дээ. Тэр хоёр дээр ингээд байдаг. Индексүүд нь Global Index дотор болохоор S&P 500 өөрөө орчиж байгаа. Дээрээс нь Eurostock орчиж байгаа тийм ээ. Тэгээ Hang ингээд Хонконгийн энэ гурван стокийн нийлбэр ахгүй Global Index. За Nationwide гэдэг бас манай нэг том провайдер. Манай монголчууд аягүй олон клиент Nationwide дээр гэж хэлдэг. Nationwide бол баг 11 индекстэй. Тэгэхээр сард төлж байгаа төлбөрийн чинь одоо тэр төлбөрөөс чинь ингээд 10% ч юм ингээд 10-аад индекс дээр хуваагаад хийгдчихэв гэсэн. Тэгэхээр тэрний давуу тал нь юу юм гэхээр одоо нэг индекс нь сайн өсөхөд нөгөө индекс нь жоохон бага өслөө гэхэд дундажлагдаад тийм нэг нь 10%, нэг нь 5% байлаа гэхэд 7.5-аар ингээд өсөх боломжтой байдаг байхгүй. Эрсдэл менеж хийж байна. Тийм, эрсдлийн менеж хийгээд тэгээд 10 индекс рүү 11 индекс рүү ингээд хуваагаад хийх боломжтой. За тэр дотор чинь бас л нөгөө S&P 500 чинь байгаа. Яагаад тэгэхээр S&P 500 чинь нөгөө Америкийн топ 500 компани performance тийм ээ. Тэрнийгээр ингээд агаа явж байдаг. Тэгэхээр мэдээж индекс Universal Life гэдэг одоо даатгалыг сүүлийн үед маш одоо хүмүүс сонирхож байна. Энийний давуу тал нь юу гэхээр энэ олон тэр индексүүдийг сонгоод ингэсний дараа зах зээл одоо индексүүд өсөөд одоо S&P 500 ч юм өсөөд 30% боллоо гэхэд 15% нөгөө
одоо хасах унаа штэ чинь бас тий хасах 20% болоо гэхэд ямар ч мөнгө алдахгүй гэсэн ийм боломж өгдөг байна. Тэгэхээр энэ дотор хийж байгаа мөнгө нь зах зээлийн одоо хуулиараа өссөн үед нь дагаж өсөөд унал цаашлагдчихдаг. Дахиад өсвөл дагаж өсөөд унал цаашлагдчихдаг. Ийм болохоор энийг бол нэг хадгаламжийнхаа сонголтыг одоо зөв хийж чадах юм бол маш сайн хөрөнгө оруулалт болж чадна. Амь даатгалаас гадна давхар хөрөнгө оруулалт болчихж байгаа. Ягаад хөрөнгө оруулалт юм? Тий, ягаад ингэж байгаа юм гэхээр одоо хувьцаан дээр зүгээр S&P 500 дээр та хувьцаа аваад тоглолт хийгээд явж байдаг ч тийм. Гэтэл амь даатгал авж байгаагийн давуу тал нь юу юм гэхээр нэгдүгээр амь даатгалаад исчиж байгаа тийм ээ. Хоёрдугаар тэр мөнгө чинь өсөхдөө татвар төлөхгүй өсөж байгаа. Өсөлтөн дээр нь такс төлдөг юм. Яг тэгэхээр нөгөө internal revenue code гэдэг багхгүй одоо энэ татварын кодороо энийг ингээ хуульчилсан. Зүгээр та S&P 500 дээр одоо тэр сарынхаа одоо $100 ч юм уу $200-500 тавиад ингээд өссөн үед нь өсөөл унаа дагаа яваад байна. Нэгдүгээр тийм хамгаалах юм байхгүй. Хоёрдугаар өсөлтөн дээрээс нь такс төлөв. Жилэттэй. За энэ 10% өсчээ. Тэгэх юм бол 10% одоо өсөд одоо орлого чинь $1000 тэндээсээ татвараа төлнө шүү дээ. Тэ? Интерест үгээсээ. Тэгэхээр тийм юм байхгүй учраас амь даатгал татвар байгаа тэр одоо өсөж байгаа өсөлтөн дээр одоо хүү төлдгөө учраас одоо энэ Америкийн баян эсвэл одоо мэдлэгтэй ийм хүмүүс чинь амь даатгалд маш хөрөнгө оруулалт гэдэг. Энийг хөрөнгө оруулалт гэж хардаг. Тэгээ энийгээрээ одоо өөрийнхөө нэгдүгээр татвараас чөлөөтэй мөнгө өсөж जैन. За энэ татвараасаа мөнгө авахтаа бас татвар төлөхгүй байгаа. Амь даатгал чинь өөрөө татвар төлөхгүй. Тэгээд энэ хуулийн цаахыг ашиглана гэдэг шиг энэ одоо ингээд нарийн ширийн юмнуудыг ашиглаад тэр санхүүгийн одоо financial advisor-ууд нь financial professional-уудтай хамтарч ажилладаг хүмүүс маань энийг мэдээд одоо Америкт амь даатгалгүй хүн 30% байгаа шүү дээ. Тэгэхээр ихэнх хүмүүс ямар нэгэн байдлаар тодорхой их бага хэмжээгээр даатгалын сайн давуу талыг мэдээд юм авсан ялангуяа баячууд. Тийм байна. Ер нь бол таксын дээр хэмнэлт гэдэг бас их хэмжээний мөнгөөр төлж байгаа хүмүүсийн хувьд бол айгүй том давуу тал байт юм шиг байлээ. Яг байна. Хоцрол үзэж байгаа тийм. Окей, тэгэхээр permanent буюу насан туршийн даатгалд living benefit байхгүй байна тийм үү? Тэр дунд өвдөл за. Тэгэхээр одоо ингээд за $1 сая одоо амь даатгал авсан гэж бодъё л да $1 сая амь даатгал. За тэгээс сард одоо би зүгээр жишээ шүү заа юм. Сард тэр хүн $500 төлж байна гэж бодъё. За Index Universal Life. За тэр сард төлж байгаа $500-аас чинь одоо нэг хэсэг нь insurance-ийн чинь cost болоод гараа авчин. Нөгөө одоо үлдсэн мөнгө нь одоо $100 нь гараа авчлаа. Зүгээр яг жишээ шүү заа. $100 нь одоо зардал гэж бодоход $400 нөгөө 10 ч юм уу 2 ч юм уу тэр индексүүдэд хуваагдж ороод хүүгээр өсөөд хүүгээр бодогдоод тий. Тэгээд ингээд тэр хүн тодорхой хэмжээний хадгаламж үүсэж байна гэсэн нэгдүгээр. Хоёрдугаар нөгөө хүн маань одоо 1 жилч болсон уу 10 жилч болсон уу эсвэл гинти ослоор сарын 2 сарын дараа ч юм уу гинт нас орчвол нөгөө хүн чинь $1 сая амь даатгал яваад татвар төлөхгүй нөгөө арга ирсэн яваад чиж байгаа нэгдүгээр. Хоёрдугаар мөнгөө сайн хуримтлуулаад тэр сад 2000-аа ч юм уу 1000-аа ч юм уу ингээ хийгээд нөгөө жилийн ер нь дунджаар нэг 8-аас 15 ч юм хүүтэй өсдөг гэсэн тийм сүүлийн 30 жилийн дундаж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэнд ингээд мөнгөө сайхан өсгөөд тэндээс нь хүүгээс нь хүү бодогдоод татвар төлөхгүй өсөд ингээ явж байна. Тэгэхээр 60-65 хүрээгээд тэтгэвэр авах. Тэндээс өөрийнхөө одоо хуримтлалыг үүсгээд ийш тийш аялах ч юм уу те ийм боломж байна. Гуравдугаарт нь нөгөө living benefit аваад ирчих бас байгаа гэсэн. Тэгэхээр living benefit маань төгрөм дээр байгаа бас одоо насан туршилттай байгаа. Тэгэхээр яг үгээр тухайн хүн хэрэг өвдөх юм бол нөгөө $100 аваад өөрийнхөө одоо өдөр тутмын хэрэгцээнд байрныхаа хаалныхаа мөнгийг эсвэл хүн одоо асар хүн аваад асуулт юм уу тийм cash value бол байж л тийм. Жимсэг тийм. Хадгаламж нь тийм хадгаламжаас авахгүй нөгөө $100 даатгалаас аавна гэсэн үг. За. Тийм. Тэгэхээр одоо living benefit бол аль альсанд нь байгаа. Тэгээд үнэхээр living benefit, сайн living benefitтэй компанийг сонгож чадах юм бол одоо өөртөө маш ашигтай хөнгө оруулалт хийж байна. Ирээдүгөө сайн хамгаалж байна гэсэн л үг. За ойлголоо. Яг нь living benefit-ийн хувьд бол жоохон шаардлага мэдээж юм л бол мөнгө гаргаад өгөхгүй л ахалтай бизнесийн зүгээр тэр шаардлага нэлээд өндөртэй байдаг юм шиг сонсогдож байна. Тэгэхээр ер нь одоо стандарт шаардлагууд нь юу байдаг вэ? Тэрийг окей. Тэгэхээр яг хамгийн гол юм ер нь амь даатгал авахд хамгийн чухал юм ерөөсөө л эрүүл мэнд. Тийм ээ.
хичнээн хүсээд авч чадахгүй хүмүүс одоо зөндөө байгаа байхгүй. Ягаад тэгэхээр нөгөө одоо би ямар нэг байдлаар өвдсөн даатгалын компаниуд тэр хүнийг сухгүй гэдэг ингээд нэг юу өгч байгаа байхгүй. Нэг компани би одоо манай компанийн хүн чамд амь даатгал өгч чадахгүй гэчихээр бусад компаниуд бүгд татгалцчихдаг байхгүй. Тэгэхээр ерөөсөө тийм юм авахгүй тул мэдээж бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр эрүүл дээрээ, залуу дээрээ авах юм бол нэгдүгээр нэг cost of insurance гэж сад төлж байгаа төлбөрөөр чинь хасагдж байгаа тэр премиум нь бага байна. Хоёрдугаар pre-existing conditionтэй хүмүүсийн төлбөр одоо cost нь өндөр гардаг. Чинээ зөвшөөрөгдсөн гэсэн тийм ээ. Тэгэхээр яг тэр нь ч гэсэн хамаагүй би авъя гэдээ авч байгаа хүмүүс байгаа. Ягаад тэгэхээр нөгөө гэр бүлийн хамгаалах, одоо ий төрөнгөө хамгаалах, тийм амьнасаа хамгаалах бүгдүүл яг тийм pre-existing гэдэг чинь одоо нөгөө өжиг өвчтэй тийм одоо яг тэгээд нөгөө diabetes-тэй эсвэл үгүй яг үнэ тийм. Тэгэхээр одоо diabetes юм эсвэл ямар нэгэн байдлаар одоо эмнэлгийн хувьд эмчилгээ хийлэгдсэн одоо жоохон одоо жишээлбэл хор тавдартай хүнийг бол амьд даатгалах маш хэцүү тийм ээ. Хор тавдартай хүн. Гэхдээ яг авсан тохиолдлууд байгаа. Яаж авдаг вэ гэхээр тэр хүн clear болоо 5 жил 8 жил хэд хэдэн удаа үлдэх юм уу. Тийм юм байна. За тэгэхээр эрүүл мэндийнхээ хувьд мэдээж тэнцэх ёстой. Тэгээ эрүүл мэндийн хувьд тэнцэхийн тулд та шууд нэг ганцхан компани руу явуулчихаар бас харамсалтай. Нөгөө компани шууд өгчөө тэгэл өөр компани руу чи юу авсан юм бэ? Өгөхгүй гэсэн юм байна гэдэг бас нь өгдөг байхгүй тий. Тэгэхээр тэр одоо бусад компаниуд cautious болчихж шүү дээ тий. Тэгэхээр миний хувьд яг үхээр би одоо ингээд ямар нэгэн байдлаар эрүүл мэндийн хувьд жоохон одоо за би даралттай, өндөр даралттай эсвэл одоо вирустай, террористтэй эсвэл одоо юу гэдэг diabetes, pre-diabetes гэх юм уу тийм ингээд жоохон concern байвал дор хаяж 2 юм уу 3 компани руу зэрэг явуулчихдаг. Тэгэхээр надад жоохон ажил ихтэй. Одоо яг тэгэхээр би нэг аппликейшн биш 3 аппликейшн бичиж явуулна. 3 компанитай тэр хүний талаар ярьсан. 3 компанитай тэр хүний одоо даатгалын хойноос хөөцөлтэй шүү дээ тий. Даатгал авч өгөх тул тэгэхээр яг нөгөө надад тийм ч гэсэн нөгөө хүндээ болохоор аль нэг компани нь одоо сайнаар зөвшөөрчих юм бол харьцуулж агаад аль сайныг авах боломжтой. Зэрэг явуулсан тохиолдолд аль нэгэн динай хийсэн багтууд нөгөөдөл нь чамаа нөгөө талд динай хийж гээд динай хийхгүй юм байна тийм үү? Яг уу тий нөгөө нэг тэр үедээ мэдээлч арай гараагүй байдаг тийм. Одоо шууд ингээл би ингээд мэдгүй шүү дээ. Нэг сарын дараа ч юм уу жилийн одоо 3 сар 6 сарын дараа бол ингээд тэр мэдээлэл нь гарчдаг. Тэгэхээр яг тухайн үедээ зэрэг явуулах нь чухал байхгүй юу? Тэгээ зэрэг явуулчаад нэг нь одоо underwriting decision гаргахгүй одоо тэд чинь ингээд нэг судалгаа за энэ хүн өгөхгүй юу гэдгийг шийддэг хүн баа шүү дээ. Underwriter гэдэг тэр хүн нь болохоор судалж байгаа хэвчээ нөгөө компани ч гэсэн хоёр зэрэг судлаад зарим нь аим хурд өгч. Ерөөсөө даатгалыг би хамгийн хурданд нэг өдөр хагасны дотор авч исэн олддог тийм. Application явуулаад нэг өдөр хагасны дараа шууд зөвшөөрдөг тийм. Одоо сүүлийн үед нөгөө технологи хөгжөөд тухайн хүний мэдээлэлч одоо ингээд сошиалын хийгээд ингээд тэр нөгөө ийм уудаг бол ийм уудаг тийм. Үнэлэгдэл тэр мэдээлүүд нь байдаг учраас шийдвэр гаргахад аюу хурдан болсон. Тэгэхээр заримдаа хурдан гараад ирнэ. За хоёр компаниас соёлонгаас нь yes гэдээ авсан ч гэсэн ямар стандартаар авсан байна? Ямар рейтингээр авсан байна? Энэ хүн preferred рейтингээр авсан байна уу? Зүгээр стандартаар авч уу гэдгийг нь харьцуулж агаад тэгээ сарын төлбөр нь ямар байна? Нөхцөл нь ямар байна? Нөгөө living benefit нь байна уугүй юу те? Тэгээд нөгөө хүмүүс клиенттайгаа ярилцж байгаа. За энэ миний хувьд бол энэ зүгээр юм байна. Та өөрөө шийдгээд өөртөө ингээ одоо нөгөө шийдвэрийг үлдээдэг. Тэгээд авсан ч хүн байна. Заримдаа тэг алга болчдөг ч хүмүүс байгаа. Гэхдээ их хүмүүс маань талархалтайгаар за тэгэл яг сонгоол хоёлоо ярилцж байгаа л авдаг л да. Тэгээ эйжентүүд бол нэлээд ихтэй болох юм байна л да. Мэдээж тий. Окей. Тэгэхээр дараагийн асуулт нь одоо төлөвлөлтийг бодвол зүгээр би таамаглаж яхад кредит картын дээр л хийждэг байлгүй. Татагдаад явж яхад амар энэ төргээд ямар нэгэн байдлаар тасалбал яах вэ? Good question. Тэгэхээр ингээд term бол одоо нөгөө нэг сар төлөөл тэр сардаа хүчтэй хичнээн 30 жил ч гэсэн хэрэг тэр сараа ингээд таслагдчих юм бол warning гэсэн тий одоо төлбөрөө төлөхөөрөө ч юм уу тий тэгээд төлөхгүй юм бол шууд cancelдэгдчихдэг байхгүй. Одоо компани чиний policy lapse боллоо буюу одоо гэрээч ингээд дуусгарлаа гэсэн үг байна. Тэгээ яг дахиад нөгөө сэргээж болно л доо. Тэрийг сэргээж болно. Бас л бөөн цаас, бичиг цаас юм явуулна. Тэгж болно. Дараагийнх нь нөгөө насан турших ба штэ. Насан турших дотор ч юм болохоор хадгаламж үүсээд яваад байдаг тий. Тэндээсээ
нөгөө дараа сарынх нь төлөөгүй төлбөрүүд нөхөн төлөлт нь бас хийгдэх боломжтой. Тийм болохоор одоо надад ганц 2 хүн байгаа. Жишээлбэл одоо сарынхаа төлбөрийг ер нь төлбөрөө нэг жил мэл зогсоосон хүмүүс байдаг. Яг тэгэхээр нэлээ их урьдчилаад нэлээ их төлсөн 2-3 жил төлсөн. Төлөхдөө бас гайгүй дүнгээр төлсөн. Тэнгүүтээ нэг жил тасаглаад тэгээд за одоо дараа жилээс төлж эхлэе ч юм уу тийм хүмүүс байдаг. Яг айгүй уян хатна л да. Тэгэхээр энэ нь болохоор Index Universal Life дээр болдог. Тэрнээс биш нэг whole life ингээд тогтцоо одоо тий ерөөсөө чи сар 250-ыг төлнө 10 жил төлнө 20 жил төлнө гэсэн тэр бол бас айгүй хэцүү боломжтой байдаг. Тэр дотроосоо үүсэж байгаа тэр мөнгөнөөсөө ингэж эргүүлж нөгөө сарынх нь нөгөө ядаж минимум гэж байдаг байхгүй. Сарын минимум төлөлт, максимум төлөлт энэ гэж байгаа. Тэднийг ядаж гараад яваад идэг тэр цирклд нь оруулах юм бол юу тэр гэрээ хүчтэй байх боломжтой. Зарим хүний 2 жил хүчтэй байна, жил хагас хүчтэй байна. Энэ жил хагасны дотор дараа төлөхгүй бол гэрээ чинь ингээд цэцлэгдэж шүү гэсэн зүйлүүдийг бид нар гаргаж өгдөг. Нөгөө нэг ямар нөхцөлтэй бүтээгдэхүүн худалдаж авсан гэдгээ мартчихдаг. Дахиад сануулах хэрэгтэй байдгаа гэж хэлжсэн. Тэрэн дээр ер нь яагаад тийм хэрэгцээ гардаг юм бол манай эйжентүүд мань тэгэхээр тэрийг мартаад яваад одоо тухайн үндэ холтой нөлөөтэй юм байх уу? Яг нь ер нь бол мэдээж эн чинь насан туршийн одоо амь насны даатгал гэдэг чинь ер нь урт хугацааны тийм ээ. Зүгээр нэг одоо 5 жилийн кредит карт гэрээ игээд машин авч байгаа зүйл биш байхгүй юу? Тийм ээ. Яг mortgage шиг ер нь амь даатгал гэдэг чинь нэг дор хаяж 10, 20, 30 жилийн хугацаатай үргэлжлэх тийм санхүүгийн commitment байхгүй юу? Тэгэхээр одоо жишээлбэл би одоо багаар нь хэлчихье. Тэгээд дараа нь нэмье гэдэг хүмүүс чинь тэрийг нөгөө ухаарцсан те одоо жишээлбэл залуу байгаа дээр би авах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоцсон. Эрүүл байгаа дээр ахих хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон хүмүүс хамгийн багаар нь эхэлчихдэг. Тэгээд дараа нь 10 жилийн дараа одоо 20 жилийн дараа юм уу тэрийг нэмж болдог байхгүй юу? Тэгэхээр ер нь бол энэ урт хугацааны одоо commitment нэгдүгээр тэрийг сайн ойлгох. Хоёрдугаар клиентууд маань юу авсан бэ гэдгээ заримдаа мартчихдаг тийм ээ. Одоо жишээлбэл яг ямар үйлчлэгээтэй лээ гэдэг чинь яг нөгөө мэрэгжлийн даатгалын эйжент хүн биш учраас мэдээж одоо тэгээ дээрэс нь өдөр тутам хэрэгэлдэггүй тийм ээ. Даатгалыг чинь өдөр болгон хэрэгэлдэггүй болохоор тэрийг мартчихдаг. За миний энэ benefit чинь юу байгаа вэ? Би сард хэдий төлөөд энэ хизээ хэд болох вэ гэдэг юм уу те. Тэгэхээр тэгээ дээрэс нь хаяг нь өөрчлөгддөг. За beneficiary бас өөрчлөлмөр байдаг те. Одоо beneficiary гэдэг нь болохоор хэрвээ би нас орвол энэ $500,000 энэ $100 хинд очих юм бэ гэдгийг анх сонгосон тэр хүн байгаа шүү дээ. Одоо нөхөн ч юм уу, эхнэр ч юм уу, хүүхдүүд ч юм уу. Гэтэл заримдаа хүмүүс салж нээлттэй эсвэл одоо яадгийн нөгөө хүмүүс маань төрүүлээд байхгүй болдог ч юм уу. Тэр тохиолдолд тэр хүнээс салах хэрэгтэй тийм. Тэгэхээр ерөнхийдөө жилд нэг удаа ч юм уу, 2 жилдээ нэг удаа ч юм уу юу авлаа. Миний ер нь хаяг адрес юу болж байна, төлбөр юу болж байна, хуримтлал юу болж байна гэдэг эйжент руугаа ингээ хандаад тэр одоо мэдээлэлээ сэргээж авах хэрэгтэй. Би яг одоо ямар бүтээгдэхүүн үйлчлэг авсан. Миний энэ сарын төлбөр 3 жилийн дараа өөрчлөгдөх үгүй юу? Би ингээд энэ багаар нь төлөөд байвал миний гэрээ хэдийн хугацаанд үргэлжлэх юм. Нэ насан туршид гэж байгаа боловч хамгийн багаар төлөөд байвал эн чинь тодорхой хугацааны дараа бас алга болох боломжтой тийм ээ. Яг тэгэхээр тийнд хадгаламж үүсэхгүй байгаад байна. Тийм байна. Мэдээж 100 компани дотор хэдэн төрлийн бүтээгдэхүүн юм бэлээ. Тэгэхээр бүр ингээд мэдээллийн нөгөө overload болохоор л тийм тийм үнээр ямар юм болов. Тэгэхээр яг мэдээж 100 компани бүтээгдэхүүнийг нэг бүрчлэн судлахгүй гол хийдэг компаниуд байдаг. Одоо жишээлбэл бид нэр одоо ингээд live benefit алин сайн тий. За эсвэл одоо арай overweight хүн биш одоо нэг Америкчуудын зарим 8-д тарган хүмүүс байдаг. Тэр нь тэмцгүй тохиолдол гарвал аль компани зүгээр юм ч гэдэг юм уу тий. За эсвэл одоо иммигрант хүмүүст аль нь зүгээр үгүй тий. Ногоон карттай биш бол бид нар ч одоо гадаадын иргэнштэй Америкт байгаа гадаадын иргэд тий. Тэгээ ногоон карт юм уу иргэн болоогүй бол бид нар одоо гадаадын иргэд. Тэгэхээр гадаадын иргэдэд аль компани зүгээр юм. Яг адилхан ногоон карттай хүнтэй үйлчлэлтийг шиг үйлчлэлтийг ямар компани зүгээр ингээд ерөнхийдөө нэг хэдэн ойлголтуудаа сайн мэдчихээд бүр нарийн одоо яах юм бол биднэрт манай компанид ийм давхар эйженси гэдэг Grand Pro бид нар залгаад за нэг ийм хүн байна. За одоо ийм одоо суурь өвчтэй юм байна. Компани даатгалын компани тавхгүй гэсэн юм байна. Аль компани зүгээр үү гэх тэнгууд тэд нар бүр мэрэгчсэн. Тэд нар бараг гэдэг компанитайгаа хандцаа. За энэ компани зүгээр юм байна. Ийм үнэтэй яах юм бэ гэдэг. Бид нарт бас давхар тусалдаг тийм юу байдаг байхгүй юу? Систем. Тэгэхээр
эйжент мэдээж чухал гээд хоёулаа нэлээд удаа дурдчихлаа. Одоо муу эйжентийн нөгөө red flag гэдэг шиг одоо шинж тэмдэг гэж юм байна уу? Яг хүний төлөө үйлчлж байгаа хүн болгон одоо мэдээж тухайн хүндээ сайн үйлчлэгийг үзүүлэх нь чухал тийм ээ. Гэтэ яг нөгөө хитрхи их сэл хөөцөлтөөд тийм ээ. Ардаас чинь өдөр шөнөгүй уцтаад тийм ээ. Ингээд за хөө чи аваад чи зарим хүмүүсийг би бүр сонсч байсан. Ингээд өвчүүл яхаа юм. Чи ямар сони юм чи 4 хүүхдээ бодооч 3 хүүхдээ бодооч гэдэг ингээд загнаад байдаг тийм эйжентүүд байдаг тийм. Тэгэхээр тэр бол арай л биш тийм ээ. Яг тэр хүний үнэхээр яг тэр хүний одоо гэр бүлийг хамгаалах гэдэг байгаа ч гэсэн тухайн гэр бүлийг бас хүндлэх, тухайн хүний хүндэтгэх тийм ээ нөгөө этикийн асуудал гарч ирж байгаа байхгүй. Тэгээ этик гэдэг зүйлийг бид нар яг нөгөө лайсенс авахын тулд үздэг. Заавал үзэх ёстой хичээлийн 3 цаг заавал үздэг. Тэгэхээр 3 цагийн 3 кредитний тэр хичээлийг авч иж лайсенс авах гэж тэмцдэг. Ер нь болохоор мэдээж хамгийн түрүүний одоо юу лайсенс авах хэрэгтэй. Лайсенс хүн даатгал зарж болохгүй шүү дээ. Тэгэхээр лайсенстай хүн маань яг үгээр одоо мужийнхаа би одоо Illinois дамждаг болохоор Illinois мужийнхаа Department of Insurance буюу одоо тэр insurance-ийн одоо тэр юунаас лайсенс авна. За тэр лайсенс авах нь болохоор мэдээж онлайнаар хичээл авч болно тий. Тэгээд очиж шалгалтаа өгдөг. Мужийнхаа тэр шалгалтыг өгөөд тэгээд тэнцэн тохиолдолд лайсенс apply хийгээд лайсенс авдаг. Лайсенс нь болохоор 2 жил тутамд ингэ шинжилгээ одоо renew хийх хэрэгтэй байдаг. Яг адилхан. Тэгтээ бас 21 цагийн 24 цагийн continuing education заавал өгөх хэрэгтэй нөгөө юмас иргээж тэ. Энэ хүн одоо мэдлэгтэй байна уу. За тийм юм тэгээд 2 жил тутамд бид ингэ лайсенсаа сунгаа явдаг. За тэгээд яг шинэ эйжентүүд аягүйх болж байгаа. Гэхдээ мэдээж тэр хүнд цаг хугацаа туршлах хэрэгтэй. Тэрнийхээ хэмжээгээр тухайн хүн үнэхээр сэтгэл байх юм бол заавал 10 жилийн салбарт ажилласан гэхгүй анхнаасаа юмаа зөв ингээд системтэй сураад яг ингээд нөгөө одоо коучинг гэдэг тийм сайн ингээд коучтэй байгаад тэр коучтойгоо сайн ажиллаад эсвэл компани одоо трейнинг интерес сайн цаг хугацаанд үнэхээр аваад ингээд явал үнэхээр сайн одоо клиентуудаа үйлчлүүлэгчдээ туслаж чадах ийм хүн байж болно. Мэдээж тууштай байдал айгүй чухал та тийм. Одоо жишээлбэл эйжент болох гээд аюулгүй олон хүмүүс ингээд болдог. Лайсенс авсан ч байна, аваагүй ч байна. Тэгэхээр энэ ажлууд тийм бас амар юм бол бас биш тий. Тэгэхээр тухайн хүний маш олон нууцудтай одоо үйлчлүүлэгчдийнхээ маш олон нууцуудыг мэдэх хэрэгтэй болно. Нууц ч гэжтэй хувь мэдээлэлтэй. Жишээлбэл тэр хүний төрсөн он сар өдөр, жолооны үнэлэх, гэрийн хаяг, сошиалын дугаар ч гэдэг юм. Яг тэгэхээр бид нар тэрийг нь аваад цааш нь аппликейшн дээр бөглөөд компани руу явуулдаг учраас нэгдүгээр маш ёс зүйтэй байх хэрэгтэй. Тэр хүний мэдээллийг тараахгүй, тэр хүний одоо өвчний түүх ч гэдэг юм уу тэр юмнуудыг цааш нь хийж тараахгүй тийм байх хэрэгтэй. За дээрэс нь болохоор мэдээж нөгөө хамгийн сайн бүтээгдэхүүн үйлчлэгээ тэр хүнд аль нь хэрэгтэй юм бэ гэдгийг олж үзэх хэрэгтэй. Тэгээд мэдээж одоо бас нөгөө мэдлэг чадвар тий одоо юу гэдэг тэр юмудаа дээшлүүлэх хүмүүсийг хит пуш биш тий одоо юу гэдэг яг тэрнээсээ болоод би бас алдчихсан гэвэл алдчихсан. Яг тэгэхээр хит пуш биш байхаар бас нөгөө хүн ингээд цаашаа авахгүй байсаар агаад өртсөн ч тохиолдолтой эсвэл нөгөө насарсан тийм тохиолдол байгаа учраас бас нөгөө хүнийгээ жоохон disturb хийж тийм ээ үнэхээр чамд хэрэгтэй шүү гэдэг ингээд сайн ойлгуулж өгөх чухал юм болов. Тэгээд мэдээж нөгөө тухайн хүний өөрийнх нь одоо зан чанарын онцлогоос бас байна. Би бол амар тийм пуш биш хүн. Тэгээ яг мэдээж сайн ойлгуулж тухайн хүн мангар биш юм бол зөв шийдвэр гаргая яваа шүү дээ. Тэгэхээр бол тэр тал дээр нь бол тэгэхээр пуш сэлси байх юм бол бас айгүй red flag өгдөг. Нөгөө хүмүүс ч яагаад цогтойгоод энэ одоо яах гэдэг юм. Тийм хитрхи гой сонсогдоод одоо яг авчил гэдэг нэг тийм за энэ одоо юу болоод байна. Яагаад хоошоо ухрах хэрэгтэй гараад байдаг л та. Тэгэхээр эйжентүүдийн хувьд юм байна. Тэгвэл нөгөө policy-ийн хувьд red flag гэж байгаа юу? За нэг ингэсэн байвал тэгэхээр тийм байгаа. Тэгэхээр яг гэрээ би өөрөө туршлагаас яри тий одоо хүмүүсийн юу яа. Яг би өмнө нь яг энэ эйжент болохоос өмнө өөрөө амьд даатгалсан байхгүй 2016 онд юм да. Америкт юу нэрэл даатгал хайж эхэлсэн. Тэгээд 16 онд даатгал авсан. Даатгал авахдаа би бас хоёулангийн авсан одоо long term насан туршийнхыг тэгээд whole life тэгээд төхөөрөм авсан. Whole life төхөөрөм хоёрыг анхандаа явахдаа нөгөө эйжентээр нь сайхан тайлбарлуулаад монгол хэлээр байсан болохоор монголоор ойлгоод ингээд тайлбарлаад ихэл сайхан санагдал. Үнэхээр хэрэгтэй юм. Би өөрөө ч гэсэн хайж явсан тий. Тэгээд авсан. Гэхдээ надад бол нөгөө юмнуудын дутуу танилцуулсан. Жохон буруу мэдээлэл өгсөн.
Учраас миний гэрээ болохоор ийм байсан. За би нөхөр хоёр хоёулаа нийлээд сард нэг 500 орчим доллар төлдөг байсан. 4 policy манай нөхөр хоёр би хоёр гэсэн үг тийм. Төрөн насан туршийн хугацаагүй гэдэг ингээд 4 policy гэрээ авсан байсан. Тэгээд яг хамгийн affordable тухай үед ингээд $500 сард төлдөг. Тэгээд тэрийг жилийн дараа яг өөрөө эйжент болоод өөрөө нэг компанид ороод тэрнийг судлаад ингэдэм байх гэдэг үзээд ирсэн чинь whole life policy бол яг тухайн үедээ сайн whole life policy бол байдаг. Тэгэхээр би whole life-ийг муулгүй амжиж гэхдээ минийх болохоор тийм байж чадаагүй. Яа тэгэхээр би тэр сар төлж байгаа сарынхаа төлбөрийг би 100 нас хүртэл төлөх байсан. Тэгэхээр 100 хүрвэл уг нь бол би ингэж ойлгосон байхгүй. Би 65 хүрч юм уу хүртэл төлөөл тэгээд тэндээсээ эргүүлээд хадгаламж үүсч амж тэтгэврийн сан аваа явах юм байна гэж би бодож байсан. Гэтэл минийх болохоор яасан тэгэхээр насан туршийнх. Тэгээд төлбөр нь бүр ингээд насан туршдаа төлөх байсан. Тэрийг би ерөөсөй ойлгоогүй байсан. Яа миний буруу шиш магадгүй. Хоёрдугаар нь болохоор тэндээсээ нөгөө мөнгө авч болдог гэдсэн шүү дээ тий. Кэш value үүссэн байгаа. Тэрнээсээ одоо би тэтгэвэр гэдэг ингээд мөнгө авах. Эсвэл одоо гинт одоо надад мөнгө хэрэгтэй болох юм бол тэндээсээ бас мөнгө авч болно гэж хэлжсэн. Тэгээд тэндээсээ мөнгө авахдаа би 5% хүү төлөхөөр байсан. Хүүн нэлээд өндөр гэсэн. Тий. Тэгэхээр энийг бас ойлгоогүйсэн. Тэгэхээр яг одоо бид нар ч гэсэн бидний самд болж байгаа юм даатгалууч гэсэн одоо хүү төлж авал ашигтай л да. Яагаад тэгэхээр өөрийнх нь нөгөө дотор байгаа хадгаламж нь 8-аас 15% хүүтэй өсөж тахад тэр хадгаламжаа барьцаалж агаад жишээлбэл 50,000 өссөн байвал $50,000 барьцаалаад би 20,000-ыг авъя л да. Тэгэхэд бол нэг 2 юм уу 3% хүүтэй авах бол окей байхгүй. 5-аас 8% гэхээр бүр амар одоо тийм хүн өндөр байсан. За тэгээд одоо ямар ч leave benefit байхгүй байсан. Тийм. Тэгэхээр тэрийг бол би өөрөө мэдээ дараа нь cancel хийсэн. Яг $6,000 тэгэл хяалчихсан даа нэг жил гарна хэлсэн юм. Тэгэл тэгэхээр харамсалтай юм тийм. Тийм. Гэхдээ яг эрт мэдсэн бол гэж бодсон. Тэгээд нэгдүгээр хоёрдугаарт яг $6,000 хаяад үнэхээр сайжруулсан одоо үйлчлэгийг авсан да тий. Бас харамсаагүй. Яг тэр одоо тухайн үед тэр хүний надад бол анхны тэр тайлбаруудыг хэлж өгч илсэн. Тэгэхээр бас яг энэ дадлын талаар бол ерөнхий ойлголтыг авч чадсан. Тэгээ нарийн ойлголтыг авч чадсан. Нэлээд их нарийн залт байдаг байх юм шүү дээ. Ингээд тухай яваар тий. Тэгэхээр наадах чинь бол танд өөр чинь тохиолдсон сургамжтай зүйл байна. Тэгэхээр эйжентийн хувьд таны клиентэд тохиолдсон одоо энэ дээрээсээ ингээд энэ coverлаагүй ч гэдэг юм уу тийм сургамжтай кейс байна уу? Баа. Гэтэ яг миний клиентээс илүү би сайхан нэг клиентийн жишээг дурдъя л та. Тэр болохоор яасан гэхээр нөгөө шинэ ч юм уу эсвэл нөгөө яг анх ярихтаа leave benefit-ийг ингэж ярьж байгаа тийм ийм удаа үйлчлэгээ гэж ярьж байгаа. Тухайн хүнд үйлчлэгээ өгсөн чинь тэр зөвшөөрөгдсөн компани ч юм уу эсвэл тэр тухайн компани тухайн үедээ leave benefit-гүй байсан тохиолдол гарсан. Тэгээд нөгөө залуу маань маш хүнд өвдөд яг leave benefit-ийг хэрэглэе гэсэн чинь тэр залуугийн гэрээн дээр болохоор leave benefit байхгүйсэн. Тийм юм гарч ирсэн. Тэгэхээр тийм болохоор би юу гэж хэлж байгаа юм гэхээр за ингээд хиндэ гэрээ авах үедээ ярилцж байгаа нэг ярилцлага өөр тийм үү. За манайх ийм үйлчлэгээтэй гэх ингээд тийм. Ийм одоо боломж байгаа, leave benefit байгаа, хадгаламж байгаа ч гэдэг юм. Ингээд тэгээд окей гэдээ явуулчаад гэрээ дууссаны дараа гэрээ гарын үсэг зурагдаад компани зөвшөөрөгдсөний дараа яг гэрээгээ гад дээр аваач юм. Эсвэл заримдаа нь онлайнаар гэрээ нэрчдэг. Тэр үедээ эргэж дахиж уулзаад за ийм зөвшөөрөгдсөн байна. Таны гэрээнд чинь ийм benefit байна гэж яг нарийн дахиад ярих хэрэгтэй. Нэг гэрээний тайлбарлах хэрэгтэй. Яг гэхдээ яг тэр нэгэн зурагдсан биш. Тэгээд дараа нь зөвшөөрөлтөд өөрчлөлт өөрчлөлт болно, cancelж болно. 10 хоногийн дотор би боллоо гэж хэлж байна. Нөгөө free look period гэж байдаг байхгүй юу? Тэрийг харах өөрөө тайлбарлах танил болох өөрчлөх cancelдаг тийм тохиолдол. Тэр бол нөгөө буцаагаад төлсөн мөнгөнд буцаагаад нөгөө хүн рүү ирээд орчдөг байхгүй юу? Хэрэв мөнгө төлсөн байвал эсвэл нөгөө компани зөвшөөрөгдлөө шүү дээ. Тэгэхээр компани чинь нэг offer өгч байгаа шүү дээ. Манай компани чамд ийм л боломж байна гэсэн. Тэр тохиолдолд нь нөгөө эйжент маань дахиад нөгөө үйлчлүүлэгчтэй дахиад сайн тайлбарлах хэрэгтэй. За ийм стандарт рейтингээ таныг зөвшөөрсөн байна. За одоо ийм эрүүл мэнд чинь ингэж гарсан учраас тарихын төлбөрийг ийм болгосон байна. Угаасаа яг хэлгэлтэй. Тэгээ сайн тайлбарлах.
За. Одоо тэгвэл саяны тохиолдолд яг хэлэхэд хэцүү ч гэсэн ер нь эйжентийн дутуу мэдээлэл өгснөөс болоод одоо та жишээ нь $6,000 өгсөн байна. Тэгээд энэ тохиолдолд бол яг эйжент дутуу мэдээлэл өгсөн үгүй мэдэхгүй байна. Гэхдээ баттай living benefitтэй байсан боловч байгаагүй. Даатгалаа төлөө явуулсан хүний хувьд бол маш харамсалтай. Тэгээд хэрэгцээтэй авах тийм бид нэр одоо бараг л $100,000 яриад ах шиг байна шүү дээ энэ тохиолдолд тийм үү. Тэгэхээр хин нэгэн хариуцлага хүлээх үе энэ дээр одоо жишээ нь манай даатгалын агентууд маань танаа хариуцлагын даатгалтай байдгүй тийм юм байна. Тийм байдаг. Яг оноо. Тэгэхээр яг энэ кейсийг бол би яг одоо нарийн сайн өөрөө эйжент нь биш болохоор мэдэхгүй. Гэхдээ миний бодлоор яг хэрвээ тэр хүмүүс одоо ингээд тэр нотлох баримт энэ явал нөгөө хүнийгээ цааш нь одоо сүү хийх боломжтой. Америкт чинь юу л байна сүү байгаа шүү дээ. Тэгэхээр эйжентүүд хамгаалагдсан байдаг. Эйжентүүд бид нар өөртөө бас error in omission гэдэг insurance давхар эйжентүүд заавал авах хэрэгтэй тэгжиж ажилладаг. Error in omission байхгүй бол тэр хүн хамгаалалтгүй байна гэсэн үг шүү дээ. Мэдээж хүн юм чинь алдаа гаргаж магадгүй тийм ээ. Заавал алдаа гаргах хэрэгтэй гэж юм шиг. Магадгүй санаатаа санамсаргүйгээр ямар нэгэн байдлаар эйжент өөрөө алдаа гаргачих юм бол хариуцдаг тэр компани байгаа. Тэгэхээр тэрийг бол асуудлыг зохицуулж болно. Яг тухайн үед бол нөгөө одоо шинэ багтаа тэгээ зарим хүмүүс бас бүтээгдэхүүн үйлчлэгийг сайн тайлбарч чадаагүйгээс болоод үл ойлголцол гарах ч юм уу тийм хүмүүс гарч ирдэг. Гэхдээ тэрийг нь эргэж уулзаад сайн тайлбарлаж өгөх. Бас тэр эйжентүүдийн тэр нөгөө 2 жил тутамд сургалт явуулж байгаа continue education гэдэг чинь чухал байхгүй юу? Тийм учраас бид нар байнга тэрийгээ давтчих хэрэгтэй. Амьд даатгалыг одоо айгуу сайн хэрвээ одоо даатгал авч чадах юм бол маш том одоо protection хамгаалалт хөрөнгө оруулалт байж болно. За компаниудад ч гэсэн бас тийм энийг ашиглаж болдог. Тийм одоо амьд даатгалыг ашиглаж татвараас чөлөөтэйгээр ажилчтай ашигтай тийм одоо зүйл хийж болдог. За. Тэгэхээр тэрэн дээр ямар одоо жишээ байна? За тэрэн дээр болохоор яг одоо trucking компани дээр жишээ авъя л та тий танаа одоо хамтынхан байна дандаа trucking consulting гэдэг учраас за жишээлбэл за 10 жолоочтой trucking компани байлаа гэж бодъё. Тэгэхээр яах вэ гэхээр одоо тэр хүнийг байнга цаашдаа ажилуулад олон жил хамт ажилламаар одоо тэр ажилчдаа өгөх үр шимийг нь тийм ээ компаниас одоо benefit болгоод ажилчдынхаа амьд даатгалыг бас хийж царийн төлбөрийг төлж болдог. За мэдээж компани онцлогоос шалтгаалаад зарим компани за би минимумын төлөө гэж болно. Тэгээд сар одоо жишээлбэл 5 жолоочтой одоо даатгал нэгсэн компани тийм ээ. Одоо манай Монгол trucking компани 5 жолоочтой даатгал нэгсэн. Сарын төлбөрийг компанийн төлөө явж байдаг. Тэгэхээр нөгөө жолооч нар маань болохоор яг энэ нас орох ч юм уу яах юм бол тэр мөнгө ард гэртэн очин гэсэн үг тийм. Эсвэл одоо өгөх юм бол өөртөө хэрэглэх боломжтой. Дээрээс нь бас тэр сарын минимумыг төлж байгаа болохоор жолооч нар маань өөртөө мөнгө хийж нэмж төлж болно. Тэр сарынхаа төлбөр дээр компани нэг хэсгийн төлөөд ажилчид өөрсдөө нэг хэсгийн төлөөд ягаад тэгэхээр хадгаламж их үүсэх юм бол ашигтай шүү дээ тийм ээ. Сарын төлбөр өндөр байх тусмал тухайн гэрээ амжилттай явж одоо хүүтэй учраас тийм ээ тэр үүсэж байгаа мөнгө нь хүүтэй өсөж ирдэг учраас ашигтай байдаг. За тийм болохоор энийг болохоор одоо executive bonus plan буюу key man гэж бас нэрлэдэг. Тэгээ ийм одоо гэрээ амьд даатгалыг ашиглаж хийдэг. За бас л адилхан living benefitтэй, амьд даатгалтай, хадгаламж үүсдэг боломжтой юм байна. За компанид ямар ашигтай юм бэ? Тэ? Компанид болохоор нэгдүгээр одоо сайн хүмүүсээ өөр тийшээ алдчихгүй байх гэсэн нэг одоо олон жил хамтарч ажиллана гэсэн нэг одоо давуу чанар байгаа. Хоёрдугаарт нь болохоор компани төлж байгаа мөнгө татвараас нь одоо тий чөлөөлөгддөг. Тэгэхээр нөгөө энийг чинь зардал гэж болгочих болдог байхгүй зардал гэж үзээд сарынхын төлбөр компани татвараас чөлөөтэй байна гэсэн. Тэгэхээр одоо хин хиндэ ашигтай жолоочт нь ашигтай даатгалын компани төлөөд байдаг. Нөгөө компанидаа ашигтай гэхдээ тэргүүл даатгалт биш татвар төлнө шүү дээ. Тэрнээс нь хасагдаад доктор сууршилтай чанартай хэдэн хүнээ ингээд одоо benefit өгöd явж байгаа. Тэгэхээр энийг болохоор executive bonus plan гэж ярьдаг. Энийг бол одоо хүмүүс аюул сонирхоод компаниудаас сонирхож бас хийлтэй гэж одоо компаниудыг уриалж байна. Энэ планых нь coverage-ийн болоод хөрөнгө мэдээлэл. Coverage-ийг нь бол
тухайн одоо ажилтан сонгож болно, эсвэл нөгөө мөнгө төлж байгаа компани сонгож болно. Одоо жишээлбэл нэг компани дээр 5 жолооч байлаа гэхэд за 500 мянган долларын coverage-тэй сард одоо минимум $100 компани төлнө ч гэдэг юм ингэж байж болно. За зарим компани бол 250 мянган долларын coverage-тэй бүх жолоочтой тий 250 мянган долларын coverage-тэй сарын минимум $60. Нөгөө хүний чинь наснаас хамаарах байхгүй. Нөгөө жолоочийн нас тий эрүүл мэндээс бас хамаарна. Тэгэхээр хамгийн түрүүнд нөгөө зөвшөөрөгдөх чухал ерөөсөө. Гой хүнч бай, компани ч бай тий эрүүл залуу дээрээ зөвшөөрөгдөх чухал байхгүй. За одоо хэрэг дадлын хувьд шууд худалдаж аваад хүчнтэй бодоод явах уу эсвэл яг ингээд дөнгөж авчаад нэг сар удаагүй гэсэн ямар нэг юм тохиолдчихвол нөхөн олгороод авах уу? Шууд хүчнтэй. Ерөөсө гарын хэсэг зурагдаад бүр аппликейшн явуулахаасаа хүчнтэй байх тохиолдол байгаа. Компани зөвшөөрдөггүй ч гэсэн тий тэрийг нь болохоор conditional coverage гэдэг байхгүй юу? Тэр ямар тохиолдолд үүсэх вэ гэхээр сарынхаа төлбөрийг нөгөө аппликейшн явуулахдаа цуг явуулчихдаг. Тэр сарынхаа төлбөрийг тэгээд нөгөө компани ч үзэж байгаа. Окей, чамд зөвшөөрлөө гэвэл эхнийхээ сарын төлбөр тооцогдоод тухайн үедээ бас coverage-тэй гэсэн. Зөвшөөрөхгүй гэвэл нөгөө сарын төлбөр буцаад хүнийхээ дансанд орчихно гэсэн. Энэ дээр ингээд ярихад манай монголчуудын хувьд бас нэг жоох нөгөө мөхөр сүсгч гэдэг юм уу те муу амлмааргүй ш. Тэгээд би зүгээр дам яриа сонсч ирсэн амьд атгал авахаар л аюул тохиолдод байдаг ч юм уу нэг тэрэн дээр та мессеж хэлэх үг байна уу? Эжэнтэй. Тэрийг бол би өстой ойлгохгүй шүү дээ тий. Яагаад тийм байна? Би мэдгүй одоо энэ лам хуврагнууд энэ одоо ихтгэл бишрэлтэй хүмүүс бүгд л даатгалтай шүү дээ. Тэгээ өөрсдөө тэгчээ тэгээд мухар сүсэг гэдэг чинь бол ер нь хүний толгой эргүүлсэн асуудал шүү дээ тий. Тэгэхээр тэгэж одоо хүмүүсийг баллах бол айгу буруу байхгүй юу тий. Гэтэл одоо жишээлбэл мухар сүсэгт итгэж явж байгаад даатгалаа канселдсан байж байгаад гинт тасалтаараад нас орчвол тэр нөгөө найз нь ч юм уу тэр яриаг гаргасан хүмүүс тэр гэрээ арга бүл одоо арга гэрт $100 өгч чадах юм уу тий. Тэгэхээр тэр бол айгу буруу зүйл байгаа. Тэгэхээр ер нь бол бид нар нөгөө ингээл тэнгэр зайтай гэж эсвэл одоо юу гэдэг ч гэдгийг манай лам хувраг одоо би ер нь тийнд бол итгэдэггүй ч гэдэг юм уу тий амьд даатгал итгэдэггүй. Одоо бид чи хэдэн онд хаана амьдраад байгаа юм бэ тий. Машинда даатгалтай, утсандаа даатгалтай, компьютерта даатгалтай, гэрийнхаа энэ одоо байшин тий бүр rent хийж байгаа ч гэсэн rent insurance гэж хэлдэг шүү дээ. Тэнгэр хаус тэнийх биш тэр байшинд хүсэлж явахдаа хүртэл даатгал авдаг мөртлөө одоо амьдралын одоо хамгийн чухал зүйл бас өөрийнхөө амь насанд одоо даатгал авахгүй бол одоо буруу зүйл. Гэхдээ яг мэдээж би ойлгож чинь тухайн хүний санхүүгийн байдал ч юм уу эсвэл одоо сүсэг бишрэл ч юм уу заавал гэхгүй. Гэхдээ тэрнээс болж даатгалснаас болж алдсан хүн бол байхгүй мэдээж тий. Үнэхээр одоо юу гэдгийг даатгалтай байжгаад одоо нас ороод ар гэртээ 2 сая 3 саяг үлдээсэн жишээ нь зөндөө байна тий. Тэгэхээр тэр 2-3 сая байг гэхэд $500,000 даатгал бол одоо бүр наад захын зүйл болоод байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө биний ярьснаар чөөрөм гэдэг нэг хүн бол дор хаяж $1 сая даатгал уг нь авал зүгээр тэгээд мэдээж нөгөө санхүү өнтөргөл янз бүрийн асуудлаас олно. Тэг гэр бүлгүй хүмүүсээс би одоо гэр бүлгүй штэ. Үнтэй суугаагүй даатгалж яхаа юм. Хүүхдгүй штэ гэж тэгж болохгүй яа. Тэгэхээр энийг бол нөгөө өөрийгөө даатгалж ийн гэдэг чинь өөрийгөө хамгаалж байгаа гэж ойлгох хүмүүс. Зарим одоо энэ солонгосчууд бас тэгдэг гэсэн Мексикч бас тэгдэг гэлөө. Ам даатгал авал намайг нас ороод наа чи өөр хүнтэй суугаад $100 олчихно гэдэг ч юм уу те тэгж бас гоошт те. Тэгэхээр тэр ийм асуудлуудыг бол айгүй одоо open minded те ийм хүнийг одоо юу гэдгийг тийм өнцгөөс хараасаа гэж үздэг. Тэгээд даатгал авахынхаа өмнө зайлшгүй тэр санхүүгийн бид нөгөө анализ хийж өгдөг байхгүй. Тэрийг бол зайлшгүй хийх хэрэгтэй. Жишээлбэл таны орлого хэдийн, зарлага хэдийн, тань ер нь хэдэн төгрөгийн даатгал хэрэгтэй. Тэ? Тэрийг бол зайлшгүй хийх хэрэгтэй. Тэгээд үр вэ нүү, одоо машины үр вэ нүү, эсвэл одоо кредит картны өртөө байна уу, тий? Тэгэхээр манай компани болохоор зөвхөн яг амь даатгал гэж гол одоо үйлчлэгээ амь даатгал. Гэхдээ энийгээ тойроод дагалддаг одоо кредит картны өрнөөс гаргах ч гэдэг юм уу. Эсвэл одоо will and live trust гэж байдаг шүү дээ. Одоо гэрээ гэрээслэл тий. Тэрийг одоо уулчтай холбож өг. Тэрэн дээр нас тасалж байна. За тэгээд одоо нөгөө хүүхдийн даатгалууд байна тий. $1 million baby ч гэдэг юм уу. Хүүхдтэй хуримтлал үүсгэх тэр жижигхэн одоо хүүхдийн тэр даатгалууд байна. За тэгээд нөгөө long term care эсвэл одоо
тэтгэврийн данс гэж тустай байна тийм. Тэтгэврийн данс яаж үүсэх үү? Тэтгэврийн ойлголтын талаар ерөнхий мэдээлэл өгч байна. Америкийн тэтгэврийн тогтолцоо ер нь ямар байдгийг бидний зүйлээс бүрддэг social security яаж ажилладаг, 401k яаж ажилладаг юм уу те энэ талаар бас мэдээлэл өгдөг. Тэгэл ер нь олон загвар эрүүл мэндийн даатгал, машины даатгал бас хийдэг. Гэтэ миний хувьд болохоор ер нь голчлоод амь даатгалаар барьж авдаг. Тэгээд тэтгэврийн сан мэтрийг бол яадаг. За яг сүүлийн үед болохоор олон хүмүүс нөгөө кредит картны өрөнд байна. Мэдээж өрөө дарах аягүй чухал тийм ээ. Өрөө дарах тэрнээс яаж гарах уу гэдэг тэр алхам нь бас чухал тийм ээ. Зөвхөн шууд банкрапси болох уу, шууд хаяад явах уу, минимум төлөөд байвал ямар одоо хор ашигтай юм тийм. Кредит картыг яаж зөв ашиглах вэ гэдэг юм уу? Ерөнхийн юм санхүүгийн юм жижиг одоо зөвлөгөөнүүдийг бас авдаг, өгдөг хүмүүс. За ер нь хоёулаа их миний бодож байсан асуудлуудыг тийм сэдвүүдийг cover хийчихлээ. Одоо надад хоёр асуулт үүсчихэд байна. Эхнийх нь болохоор энд байж байгаад даатгал авсан байж байгаа Монгол руу явчих гэдэг шүү дээ. Одоо жишээ нь тэтгэврийн насанд хүрсэн хүмүүс ч юм уу те ер нь сайхан ажиллаж байгаад Монголд очиод байгаад хийдэг шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийн coverage стил байх уу эсвэл газар нутгаар харьяалагдах уу? Хязгаарлагдах уу? Хязгаарлагдахгүй. Одоо жишээ нь даатгал авахтаа та энд байх хэрэгтэй Америкт. Нөгөө даатгал маань үйлчлэгтэй бол дэлхийн аль оронд үйлчлэх. Тэ. Одоо жишээлбэл энд амьдраад за Монголд очиод цагаан тэтгэвртэй гарыг бол энд байгаа дансаараа мөнгө аваад боломжтой гэсэн үг байхгүй. Бас орчих юм бол тэр мөнгө нь одоо хүүхдэд нь юм уу, эхнэрт нь юм уу очих юм уу те. Эсвэл нөхдөд нь очих юм уу. Тэр Монголд ч байсан тэр даатгал үйлчлэх. Хаач байсан үйлчлэх. Тэгээд ямар нэгэн байдлаар одоо ингээд инглээ өргөдлөө эсвэл хослогоор тоорлоо гэхэд шууд даатгалын компани руу өөрөө клейм хийх ёстой юу эсвэл мэдээж өөрөө мэдээлэл авах хэрэгтэй юу болсноо. Тэгэхээр одоо жишээ нь аав ээжийнхээ авсан даатгалын мэдээллийг мэдэхгүй арга ирэн байж байгаа юм бол тэрийг юу яаж хөөцөлдөх вэ? Хөөцөлтийн хувьд хаанаас гарч ирэх үү? Тийм болохоор наад чинь нөгөө нэг trust гэж бид нар юм хийх хэрэгтэй байхгүй юу? Live in trust. Одоо trust гэхээр амар live in trust гэрээс л гэхээр нэр их эд хөрөнгөтэй байж хийх юм шиг хүмүүс бодоод байдаг үгүй байхгүй. Чи банкны данстай бол, машины даатгалтай, амь даатгалтай бол энийг бас хийх ёстой. Хүүхдтэй бол тийм ээ. Энэ нөгөө live in trust гэрээс л гэдэг чинь одоо юу хэлээд байгаа юм гэхээр одоо мэдээж байр савтай хүн бол тэрийг оруулна. Хүүхдтэй хүмүүс бол хүүхдүүдэд оруулна. За юу гэж үздэг юм гэхээр тэрээ би энэ харуу ертөнцид байхгүй болчихвол миний хүүхдүүд хин засах гэдгийг сонгодог байхгүй юу? Эхнэр нөхөр хоёр хоёулаа байхгүй болчлоо гэж бодъё л да. Одоо муу явж байгаа юм шиг. Одоо тэг ингээд явж байгаа хоёулаа одоо машин одоо ямар нэг ослоороос орчлаа гэх юм бол хүүхдүүдийг маань хин асран хамгаалагч сонгодог байхгүй. За бид ярьж за миний одоо ээжийнхэн талын өвчин одоо их ойр татнаад юм а тэрэндээ өгөө. Эсвэл эмээ өвөд нь өгөө ч гэдэг юм. Ингээд их баггүй юм жижиг детальчлалын юмнуудыг мэдээллийг оруулж өгдөг. За дээрэс нь даатгал тийм төгрөгийн даатгал байгаа. Тэ тэрийг тэнд өгнө гэсэн юм одоо бенефишер сонгоцсон. За тэгээд дээрэс нь банкны дансанд одоо ийм мөнгө байгаа. Эсвэл одоо стоктор ийм байгаа. Энийгаа ингээд бүх юмудаа жин там болгосон байна. Ийм юмнууд болоод олон хүн яадаг вэхээр байр саваа алдах нөгөө өөрийнх нь нэр дээр байж байгаа гэрээс юм дээр байхгүй оруулаагүй болохоор байр саваа авч чадахгүй шүүхээр орно. За шүүх шийдэн. Шүүхий чинь шийдэх гэж одоо 9-18 сар болно. Тэр хугацаанд байрыг чинь зарцаа чинь банкны дансыг чинь авч чадахгүй, эхнэрний гүйлгээ хийж чадахгүй ч гэдэг юм уу те. Дам даатгалын талаар ямар ч мэдээлэл байхгүй. За хүүхдүүдийг нь болохоор шүүхч бас шийдэн. За шүүгч шийдээд хэрвээ асран хамгаалах хүн байхгүй foster care те. Foster care ч одоо нэг таньж мэдгүй айл даваачаад ингээд байлгах ч юм уу. Ер нь ийм хэцүү асуудлууд үүсдэг учраас тэр гэрээс will live in trust гэдгийг айгүй хийх хэрэгтэй. За тэгээд нөгөө хуульч яг албан ёсны state planning attorney гэж байдаг байхгүй. Тийм хүмүүстэй бид нар холбоод өгчдөг. Энэ манай клиент байгаа энэ хүмүүнд та одоо өөрөө ихний 30 минут нь үн төлбөргүй аавна. Юу ардын тайлбарлаа. Тэгээд одоо маш хямд уртгуур тэр live in trust-а хийх боломжтой. Хүмүүс амар хэмжээтэй байх гэж бодоод байдаг. Гэтэл энэ дотор болохоор нотариат энтраар бүх юм нь орсон. Тэгээд албан ёсны гэрээслийг одоо маш хямдхан хийх боломжтой.
Тэг би харин саяхан нэг кейс онлайн дээрээс уншиж ирсэн. Нөхөр нь нас орсон. Тэгээд нөхрийнхөө нэр дээр өгсөн машины төлөлтийн төлбөд дуусаад тайтл авах гэсэн чинь уучлаарай танд өгөх боломжгүй. Ягаад тэгэхээр гэрээсээ үлдээгээгүй байна. Одоо буцаж хурааж авна гэсэн. Тэгээд тэр бол маш харамсалтай байгаа шүү дээ. Бүхэл бүтэн машин чи одоо хамгийн багадаа 28,000 30,000 долларын үнэлгээтэй машин айх сүлээд дууссан чинь эзэж ирэх байхгүй. Манай монголчууд ер нь одоо тэрэн дээр суралцж эхэлж байгаа хаа гэж найдаж байна. Би ч гэсэн өөрөө сургамж авах кейсээс тэр одоо яг нь тий. Тэгэхээр аюултай судалж байгаа тий. Одоо бүх юм оруулах хэрэгтэй. Одоо жишээлбэл сая нэг ковидын үеэр нэг юм жишээс нь баггүй. Зүгээр тэр хүн өвдөөгүй нас хараагүй. Гэхдээ нөгөө Сингапур явж байгаа тэнд ингээд нөгөө ковид Сингапураас ингээд бүх хилээ хаагаад тэнд байгаа хүмүүс нь Америк руу иж чадахгүй болсон. Тэгсэн чи яасан гэхээр нөгөө Live in Trust байсан болохоор шинээр нь тэр компанийн үргэлжлүүлээд гүйлгээ банк гэх тэр юмыг хийгээд байсан. Тийм юм байхгүйсэн бол өстой болрох байсан гэж ярьж байгаа байхгүй тийм. Тэгээд миний асуултууд ер нь бол өндөрлж байна. За тэгээд хамгийн сүүлд нэрээ танд одоо life insurance agent ер нь бол ямар нэг insurance agent болоход нөгөө нэг barrier арай багтаа л гэдэг юм шиг байна л да. Мэдээж англи хэлтэй байх хэрэгтэй. Тэгээд сургалтанд суугаад сертификатны авах юм. Тэгэнгүүт agent болох гэж байгаа хүмүүстэй зөвлөх зүйл юу байна? Одоо agent-ээр баста нэлээд удаа ажилласан хүний хувьд хоёрт нь болохоор agent-уудын нөгөө license нь active байгаа үгүй ер нь одоо history хаанаас харж болохгүй мөн авах байгаа life policy-нуудынхаа одоо компаниг хаана судлах вэ? Вебсайтууд нь байвал та мэдээлэл өгөөч. Окей. За тэгэхээр эйжент болох гэж байгаа хүмүүст бол мэдээж энэ нэг тийм сайхан ажил, буянтай ажил тий. Үнэхээр та хүсээд энийгээ сураад гайхалтай ингээд хүмүүс туслах тийм сайхан сэтгэл байвал айгуу нөгөө rewarding гэж ярьдаг шүү дээ. Маш юм одоо хүндэтгэлтэй их одоо дараа нь тэр хүн тусланараа би ингээд аюул таашаал авдаг гэх юм уу. Нэг гэр бүлийг хамгаалчлаа сая доллараар гэл тий. Энэ бол үнэхээр гоё ажил тий. Дараа нь тэр хүмүүс зүгээр ч биштэй санхүүгийн мэдлэгийг өгч чинь санхүүгийн төлөвлөгөөг хамтдаа гаргаж чинь тий. За жишээлбэл 25 он одоо удахгүй гаргаж чинь тий. Тэгэхээр та хоёрын санхүүгийн төлөвлөгөө юу вэ гэхээр хүмүүс байдаггүй. Жишээлбэл одоо за яаж одоо сарын чинь бажет юу вэ гэхээр байхгүй. Орлого нь хэд вэ гэхээр за нэг тэр хавцаа зардал нь хэд вэ гэхээр бүр нарийн мэдэхгүй тий. Гэх мэт ингээд тухайн гэр бүлийн санхүүгийн төлөвлөгөө гаргаад тэгээд санхүүгийн зорилгыг гаргаад ингээд явдаг болохоор айгүй гоё ажил. За тэгээд маш олон юм өөрөө бас сурдаг. Хүнд ингэж зааж өгөөрөө өөрөө бас хүн сурдаг ч гэлөө тий. Тэгэхээр тэр тал дээр бас давуу талтай. Тэгээд олон одоо газраас ажиллаж болдог. Би одоо давхар ажил хийдэг байхгүй юу бас. Өөрөө яг одоо тий full time-аар бас өөр ажил хийдэг. Гэхдээ энэ ажлаа хажуугаар нь хийдэг. Одоо даатгалын эйжентээр баг одоо 7 жил гарсан болж байна. 7 хагас болж байна. Тэгэхээр энэ ажлаа ингээд давхар хийгээд яваад идэг. Гэрээсээ ажиллаж болно. Манай офис enrollment бас байгаа. За дээрээс нь би full time ажилттай. Тэр full time-ийн ажлын хажуугаар ингээд давхар хийж байна. Тэгээ мэдээж гэр оронтой эмэгтэй хүн чинь тий одоо бас гэр авч явдаг. Тэгэхээр энэ болгоны ажлаа хийх боломжтой гэсэн. Тэгэхээр яг зарим хүн ингээд зөвхөн энэ одоо ажлаа ингээд full time хийж болно. Тийм бол чамд илүү цаг гарна. Ийм гоё өөрийнхөө ажлыг одоо өнөөдөр би 8 цаг ажиллах чи 2 цаг ажиллаад одоо бүтэн 8 цагийн ажлыг хийж болно шүү. Тэгээ үлдсэн цагт нь гэр орноо үр хүүхдтэйгээ найз нөхдөд цаг гаргаж болно. Ийм одоо гайхалтай ажилтай. За full time ажилтай хүмүүс давхар хийж болдгоороо бас давуу тал тий одоо над шиг тий одоо хажуугаар нь full time-аар ажиллаад давхар хажуугаар нь хийж болдог. За тэгэх юм бол мэдээж нөгөө яг full time-аар ажилладаг хүний бодоход сард нь 2,000-аас 5,000 ч юм уу ийм мөнгө олоод авах боломжтой. Ийм одоо талбар байгаа. За хажуугаар нь бас referral partner гэж байдаг. Referral partner бас айгүй зүгээр. Одоо жишээлбэл чи real estate хийдэг бол надтай referral partner байж болно. Би биндээ одоо хүн тий албан туслана гэсэн. За надад болохоор манай CPA хүн байдаг. Real estate agent-ууд байна. Санхүүгийнхэн одоо нөгөө нэгтлэнгуудын accountant гэж ярьдаг штеп. Нэгтлэнгууд бид надтай хамтарч ажиллаж байна. За дээрээс нь болохоор эрүүл мэндийн даатгалтай хийдэг хүмүүстэй би бас хамтарч ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгал тэрийгэ дангаар хийдэг хүнтэй би дан даатгалын эйжент ингээд хамтраад ажиллаж байна. Тэгэхээр олон хүмүүс хамтарч ажиллавал айгүй зүгээр. Одоо би хүмүүсийн салооныхон тэгээ тракны одоо өвнөрүүдтэй ажиллаж байна. Ингээд ажиллахаар яг мэдээж хин хиндээ одоо тус нэмэртэй мэдээж одоо хичнээн одоо мэдээллийн 90 100 болсон ч гэсэн хичнээн та өөрөө Google дээр ямар ч мэдээллийг олж авч чадах ч гэсэн
бидний referral бол хамгийн одоо гайхалтай бие биендээ туслах тий. Тэгээ та тэр хүнийг таньдаг учраас одоо тэр хүнийг ямар эйжент гэдгийг мэддэг учраас илүү одоо юу гэх юм бэ? Найдвартай гэх юм уу тий. Тийм их хүлээлгэж болох тийм одоо боломжууд байгаа. За тэгээд эйжент болоход бол яг хав мэдээж ихний эйжент бол зардал гарна тийм ээ. Одоо юу гэдгийг онлайн хичээл одоо лайсенсны мөнгө ч гэдэг юм. Ингээд гэхдээ энийг даваад гарсны дараа та маш олон зүйлийг одоо сурч авч чадна, олон мэдээлэлтэй болно. Би тэгээд миний тавьдаг нэг шалгуур бол яг надтай олон хүмүүс хамтарч ажилладаг. Тэгээд зарим нь замын голоос би чадхаа ойллоо гэж боддог. Гэхдээ тэрийг бол окей би яхан хичнээн одоо яагаад тэр хүнийг өөрчилж чадахгүй бол тэгэл ахдаг. Тэгээд надад бол миний тавьдаг нэг шалгуур бол яг мэдээж үнэнч байх хэрэгтэй. Хоёрдугаар нь тууштай. Тууштай чанар бол хамгийн одоо чухал үзүүлэлт болдог. Мэдгүй чадахгүй хүмүүс бол зөндөө байна шүү дээ. Би ч гэсэн бүгдийг мэддэг хүн биш. Надад ч гэсэн мэдгүй чадахгүй юм зөндөө байдаг. Гэхдээ тэр хүн мэдээж чадъя сурыг одоо гэсэн тийм хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Бас дээрэс нь хүмүүсийн одоо сайн талыг нь олж хардаг байвал айгүй зүгээр. Тэ дандаа ингээл өн төгчлөл ингээд аливаа зүйлийн негатив муу талаас нь хараад байх биш. Үнэхээр энийг хийж болох юм байна. Энэ ажлыг хийж чадах юм байна би. За энэ хүн жоохон хэцүү клиентуудаас хаяа таардаг л да. Амар их юм шаардаад айгүйх ингээл одоо орон гар юм шиг те ингээл нэг юм ячаад болоод ингээл хэд дахин аппликейшн явуулаад эсвэл үнийг ингээл хавлаад хэлсэн ярьсан юм матаар ингээл 1000 тайлбарлуулах юм те. Тэгэхээр тэр болгоныг яг мэдээж надад дадлаг болж байгаа юм байна. Би одоо ингээд юу яаж байгаа юм байна гэдэг. Ер нь хүнийг ингэж ойлгох нь empathy те тэр айгүй чухал юм шиг санагддаг. Энэ ажилд. За тийм болохоор ийм хүү байвал надад одоо ажлыг гэсэн тийм сонирхолтой хүмүүс бол би яг нэг амар олон хүнтэй ажиллаж чадахгүй. Тэгэхээр цөөхөн тооны хүмүүсийг бол би сургаад яг өөрөө гарын шав болгоод ажиллаж болно. Тийм байгаа. За компаниудын талаар мэдээлсэн те. Тэгэхээр яг надад нэг юу байгаа. Миний вебсайт байгаа. Тэгээд тэр вебсайтыг манай нөгөө яг эйжент компани одоо вебсайт тэрийг би чамд дараа нь явуулж идэ чи тэрийг доор тавьчвал те. Нөгөө подкастын хадаар тавьчвал хүмүүс орон сонирхох ба. Ер нь болохоор мэдээж яг одоо компаниудыг ранклдаг одоо independent нөгөө компаниуд байгаа шүү дээ. AM Best, Moody, Standard & Poor's гэх тэр компаниудын рейтингээр энэ компани хаана явж байна гэдгийг харах хэрэгтэй. Тэр айгуу чухал. Жишээлбэл одоо Америкийн гол үзүүлэлт бол тэр 3-4 компани одоо шалгуураар A юм уу? A+ гэсэн үнэлгээ айгуу чухал. Мэдээж онлайнаар харахад хэдэн 110 одоо хямдхан чамд бүр сарын $6 гээл ингээл эрүүл амьстай даатгал гарч ирдэг байхгүй юу? Тэд нар бол айгүй хэцүү. Яагаад тэгэхээр одоо итос жилээ юу жилээ тэрнээс аваад хорсон хүмүүстэй би гарч ирсэн. Яасан гэхээр $50,000 coverage гэж хэлэнгүүтээ $5,000 coverage ч юм уу те ингээд яг нөгөө юу гэдэгтөө ингээд те тэр бол одоо залилан болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо зүйлүүдийг яаж болохгүй тэр компанийхаа тэр миний даатгал авч байгаа компани ямар компани юм бэ? Энэ миний харилцаж байгаа эйжент яг одоо үнэ яриад байна уу те тэрийг нөгөө одоо олж хардаг тийм боломжууд байгаа л да. Forbes гэх сэтгүүлээс жил болгон ингээд баг улирал болгон жилөө ингээд компаниудыг үнэлгээ гаргаж яадаг тэрийг харах хэрэгтэй. За дээрээс нь тэр AM Best тэр компанийн вебсайт руу ороод тэр компанийн үнэлгээг нь өөрөө нь харчдаг байхгүй. Transamerica гэдэг ямар байна? Nationwide, Pacific Life ямар үнэлгээтэй байна гэдэг ингээд харч боломжтой. Тэгэхгүй зүгээр яг тэр AM Best-ийн үнэлгээг хараад тэд нар жоохон мөнгө нэхэд байдаг байхгүй. Тэгэхээр зүгээр яг компанийн тэд нар бол өөрсдөө худлаахгүй шүү дээ. Мэдээж A+ байна уу, A++ байна уу, эсвэл B үнэлгээтэй компани байна уу, C байна уу гэдгийг компанийн вебсайтаар ороод харчиж болно. За аллаа. Юу эйжентүүдийн хувьд тийм вебсайт байгаа юу? Ороод одоо нэрийг хийгээд ч юм уу суулж хийж. Болон тийм эйжент болгоно нөгөө юу байгаа шүү дээ. Нөгөө license дугаартай. Одоо Illinois мужийн миний license-ны дугаар гэж байгаа. Тэгээ миний license-ны дугаарыг хийгээд миний одоо нэрийг хийхээр одоо Illinois мужийн тэр эйжент дотор байгаа. Тэгээ энэ хүн одоо ямар зэрэг стандартай юм. Одоо алдаа гаргаж юу, сүү хийгдэж юу, буруу юм хийж юу, даатгал өгөхдөө одоо хийж болдгоо юмнуудыг хийсэн байна уугүй юу те. Одоо жишээлбэл би одоо бусдыг бааш хийгээд иж болохгүй. Тийм юмнууд байгаа шүү дээ. Одоо өөртөө олон клиенттай байхын тулд хин нэг одоо нэр зохих юм уу эсвэл ямар нэгэн байдлаар хүнд худлаа ярьж болохгүй одоо жишээлбэл манай найз дотор тэр одоо тэгсэн байлээ ингээ буруу юм хийсэн байлээ ч гэдэг юм уу эсвэл бэлэг сэлт өгөх ч юм уу те идэр харин тий одоо мөнгөөр болдог ч юм уу те тиймэрхүү байж болохоор нөгөө тэр этик дээрээ дээрээс нь бас бидрийг шалгах боломжтой тий.
Тэгвэл эйжент нь комплейн байвал бас тийшээ аваач шүүгүүлж болох юм байна. Комплейн байвал тэр Illinois Department of Insurance комплейн гаргаж болно. Энэ хүний талаар надад ийм асуудал үүссэн гэдэг. Тэгээд нөгөө хүн чинь бас шалгагдчих шүү дээ, тийм. Зөв тийм. Яг нөгөө зарим тохиолдолд жоохон хүмүүс спам юм шиг угаасаа л одоо нөгөө толгойтой холбооны эйжент болчихлоо. Тэгээд хэд олшроод ирэхээр бас тэ хүний толгойд чинь нэг аларм ингээд яваад идэг. Тийм. Тэгэхээр окей хүмүүс маань ингээд шалгахчиж болох нь байна. Тэгээд ямар нэг юм эмчнэр шиг юм биш тийм эмчлэгч шиг malpractice янз бүрийн буруу юм хийсэн байхад бас рекорд нь яваад орчих боломжтой. Яг байна. Тийм. За. Ер нь лайсенсийн татгалзуулах шийдвэр гаргана. Эсвэл одоо хэдэн жил хийж болохгүй гэсэн тийм шийдвэр гаргадаг ч юм уу тийм malpractice буюу буруу одоо үйлчлэгээ хийх юм бол шийтгэл үлээр $27,000 торгуултай ч гэдэг юм. Ингээд бид нарт тэртээ тэргүү цаа одоо бид нар хүний хувийн мэдээллийг гадруулах ч юм уу тийм ийм асуудал үүсвэл тэртээ тэргүү malpractice гэж үзэж штэ. Тэгээд бид нар чинь торгуулсан дээр аавна ял шийтгэл аавна тийм. Тэгэхээр бас үнэхээр хумсартай авахгүй бол хойдолтой хариуцлага үнэхээр мэдээж ямар юм байла зохицуулт хийх болохгүй л дээ. Болохгүй тийм. Одоо жишээлбэл миний клиентийг одоо надад байгаа клиентийг өөр хүмүүс ингээд чи надад болчихоо тэртээ тэргүү нөгөө хүн төлсөн байгаа штэ. Одоо даатгалаа жил болсон байхад чи надад болчихоо манайх би чам шүү гоё юм уу гэдэг. Ингэх юм бол эн чинь буруу байхгүй юу. Гэтэл нөгөө хүн чинь жил төлсөн мөнгө алдаад хаяад тэгээд тэр хүний нөгөө клиент тогтож байгаа. Би бол яг хад нэгэнт одоо сэлээгээд комисшн авсан хүн байна. Надад тохирох юм байхгүй. Гэхдээ нөгөө клиент тохирч. Тэрийг л одоо манайхад анхаар. Штэ клиентаа тэгээд $100 тийм багтаад $50 төлөх тэгээд тэр жилийн марк тэгээд юм байна. Окей, тэгэхээр бид нэр зөндөө олон мэдээллийг маш тэтгэврэнгүй тайлбарч өглөө. Тэгээд миний хувийн талаасаа ч тэр зүгээр олон нийтийн төлөөлөлд асуултууд нь бас хүмүүсийн хариултыг өгсөн байх гэж найдаж байна. Тэгээд өнөөдөр бидэнд цагаа гаргаж ярилцлага нь болсон маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд танаа хамт олон бас хамт одоо тий багийнхандаа цаашдынхаа ажилд өндөр амжилт хүсье. Тэгээд биднийг бас цаг зав гаргаад уулзаад энэ мэдээллийг олон хүмүүст хүргэж байгаад нь баярлалаа. Тэгээд одоо өнтөө сайхан өвөл болох болтугай. Одоо Хелена манайд хүүтэрч штэ тасарсан ч тэгээд бүгдний зүйлс тий анхны одоо ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Бас ирэх одоо баярууд одоо Thanksgiving тий шинэ жил одоо Christmas ч гэдэг юм уу тий олон баяр ирж байна. Тэгээд бүгдээрээ болгоомжтой агаарай. Машинаа одоо барихтаас тий болгоомжтой агаарай. Тэгээд бас тэгэхээр одоо энэ талаар мэдээлэл дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бас над руу хандаж болно. Миний утасны юунууд энэ төр бичигдэх баг тий. Имэйл хаяг тий. За тэгээд амжилт хүсье. Маш их баярлалаа. За баярлалаа. Тийм тэгээд төвчт маань мэдээ цаг өөр юм болж энэ болгоомжтой яваарай. Та хэд маань бас эрсдэл өндөртэй ажил хийдэг учраас за урт хугацааныхаа баяр гэхэд ядаж нэг трака барьж байгаа үедээ нэг 10-20 жилийн авсан явж байхад үнэлгээний хувьд одоо нэг төлбөрийн хувьд баг гэсэн юм чинь тань хэрэг болохоор юм шиг санагдчихээн зүгээр эрсдлээ зохицуулах талаас нь харахад. За тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Дараагийн подкаст дээр уулзъя. За баярлалаа. За баярлалаа.